За улсын хурлын чуулганы одоо завсарлагаанаар орон нутгатаа ажиллах энэ цаг үед боловсролын яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хинтээ аймгийн боловсролын салбарын багш сургууль хүмүүжүүлэгчтэй уулзах уулзалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэгээ хурлын гишүүдийн хувьд ч тэр ер нь яг энэ багш нараа боловсролын байгууллагынхантай уулзахад бол хамгийн тохиромжтой үе бол энэ үе байдаг. Ягаад гэвэл одоо хичээл амарцсан багш нараа одоо ажлын ачаал бас харьцангуй бага болцсон нөгөө талдаа багш нартай цуглуулж уулзахад нөгөө үдээс хойш өдөөс өмнөх хичээлд оролцож байгаа багш нар хүрэлцэн ирж чаддгүй тэр олон хүндрэлүүд бол энэ үед гардаггүй. Тийм учраас нөгөө яамнаас зохион байгуулж байгаа энэ уулзалтыг бас их хурлын гишүүд бас давхар хамтдаад бас оролцоод улсын хурлаас одоо баталсан хууль тогтоомжоо ярихаас гадна улс орны эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа багш нар маань сүүлийн одоо 2025 оны жилийн эцсийн үеэр яригдсан тэр цалингийн асуудлууд 2026 онд хэрхэн яа шийдэгдэж байгаа ер нь одоо боловсролын салбарын үйл ажиллагаа хэвээ явуулахад ямархуу одоо хүндрэлүүд гарч байгаа талаар одоо их хурлын гишүүнч тэр яг одоо яамны одоо дэд сайдын хувьд түүний ажлын аппарат энэ яамны одоо мэргэжтэнгүүдэд одоо нэлээд дэлгэрэнгүй ярьсан аймгийн удирдлагууд оролцсон ингээд ер нь тал талаасаа оролцсон ийм одоо уулзалт зохион байгуулагдаж дуусч байна. Үнэхээр бидэнд одоо боловсролын салбарын одоо багш ажилчдын цалин урамшууллын асуудлыг шийдэхээс гадна тодорхой хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд орох жишээ нь одоо тусгай хэрэгцээтэй хүүхдийн асуудлууд байна. Боловсролын одоо захим худалдаа дэлгүүрийн асуудлууд байна, үнэтэй байна, чанаргүй байдаг гэх мэтийн олон асуудлууд, багшийн цалингийн нэмэгдэлээр ур чадварын нэмэгдэл байхгүй байна. За мөн одоо ур чадварын нэмэгдлийг одоо үндсэн цалин руу шилжүүлж байгаа нь ямар ачаар агуулгатай гэдэг. Ингээд ер нь бол энэ боловсролын салбарын хөрөнгө оруулалтаас гадна бодлого, чиглэл олон зүйлийг ярилцсан ийм одоо уулзалт болж одоо өндөрлж байна гэж ойлгож байна. За 2026 оны одоо гараад хэдхэн хоног өнгөрч байна. Тэгэд зүүмсээ сонгогдсон хурлын гишүүд энэ чуулганы завсарлагаанаар өөрийн сонгогдсон аймагуудаа иргэд олон нийтэд уулзаж энэ одоо чуулганы үеэр хэлэлцсэн баталсан хууль тогтоолоо сурчил танилцуулахаас гадна иргэдээ сонсож энэ гол нь одоо эндээс ямар үр дүн гарах ёстой гэхээр бид чуулганы танхимд Улаанбаатар хотод ингээд тухайн ажил асуудал одоо шийдэгдэж байгаа гэдэг ингээ ойлгоо явж идэг. Яг амьдрал дээр одоо яг ямар байгаа вэ гэдгийг одоо газар дээр нь очиж уулзах энэ уулзалтууд бол маш үр дүнтэй байдгаа гэж ингэж ойлгодог. Тийм ч учраас зүүмсээ сонгогдсон хурлын гишүүд тухайн сумын баг байгууллага аж ахуй нэгжүүд гэдэг ингээ олон зүйлүүдтэй бас уулзалтуудыг зохион байгуулдаг. Үүнийхээ ард дээр одоо хаврын чуулгыг эхлэхэд энэ асуудлуудыг их хурлын чуулганы танхимд бас ярьж хэлж шийдвэрлэхийн төлөө бас дуу хоолойгоо хүргэж ингэж ажилладаг юм байна. Нөгөө талаас 2026 оны одоо энэ удаагийн чуулганы завсарлагаанаар бид иргэд олон нийтэд уулзахаас гадна улсын хурл дээр хэлэлцэж байгаа эдийн засгийн эрхчлөөний хууль, татварын хууль, гэр бүлийн хууль, тамхины хууль гэдэг ингээ бизнес эрхлэгч нарт хүрж байгаа хүрэх үр ашиг нь одоо хүрэх энэ одоо уулзалтуудыг бид нэр сегмент бүрээр нь бас зохион байгуулж хуулийн төслүүд дээр суулгах энэ асуудал руу бас онцгой анхаарна гэсэн юм бодолтой байгаа. За хувь хүний хувьд бол одоо тамхины хууль, хөдөө аж ахуйн хөгжлийн одоо ажлын хэсгийг одоо их хурлын даргын захирамжаар ахалж ажиллагаа. Энэ хүрээндээ бас иргэд олон нийтэд тухайн одоо боловсруулсан хууль бусад одоо мэдээллийг хүргэж саналыг нь авч ажиллана гэсэн ийм л төлөвлөгөөтэй байгаа.